Тэгэхээр мэдээж бас дөнгөж сайхан Дональд Трамп бүр эрхийн хугацаагаа бас хүлээн авснаас хойш за эхний 100 өдөр болон өнгөрсөн. За энэ дээр бол мэдээж зах зээл түүний гаргасан захирамж болон шийдвэрүүд бол нэлээдгүй анхаарал татж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хугацаанд бол өмнөх ерөнхийлөгчүүдтэй харьцуулахад хамгийн олон таны захирамжийг гаргасан гэж байгаа. Тэгэхээр таны зүгээс бас түүний гаргасан захирамжууд нь анх ерөнхийлөгчийн кампани ажлынхаа үеэр төвшүүлж исэн бас мөрийн хөтөлбөрөөс нь хэр ер нь хол зөрүүтэй байнаас яг хэр энэ хөтөлбөрийнхаа дагуу явж ингэж харж байна. За яг өөрийн хэлснээр нөгөө нэг сая 1 сар 27 те 1 сарын 25 оны 1 сарын 27 тангараг өргөсөн 2 дахь удаага Дональд Трамп Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон. Тэгээ сая урчигдөр байна уу нэг 100 хоногийн те өчигдөр байна 100 хоног маань ерөнхийдөө болсон. Тэгээд нийт хамгийн сүүлийн мэдээ миний одоо харж санаж байгаа зүг бол нийт 143 шийдвэр захирамж гаргасан байсан. Өмнөх ерөнхийлөгчөөс хамгийн их гарсан одоо шийдвэр гаргасан тоо байсан. Тэгээд ер нь бол өөрийн яг асуултанд хариулахад бол яг нийцж байгаа ч байгаа бас яг жоохон зөрчилдөөнтэй ч ер нь бол байгаа. Ерөнхийдөө энэ гаргасан яг нөгөө шийдвэрүүдийг нь багцлаад ингээд зүгээр харах юм бол ерөнхийд нь харах юм бол за нэгдүгürt бол нөгөө нэг хууль бус цагаачлаг чангадах бодлого бол нэлээд одоо чангадсан бодлогод бол баримталсан тий. Жишээ нь 3 сарын одоо хил галын алтны билүү датагаар статистикийг харахад бол одоо нөгөө хил дээр ангиж нөгөө нэг одоо барьсан нөгөө нэг хууль бус цагаачлалын одоо нөгөө нэг тоон бол нийт 95%-аар буурсан гэх жишээ тий. Дээрээс нь өмнө нь манайхад та бүхэн мэдж байгаа нөгөө гадаад улсын иргэн Америкт очиод хэрэг одоо төрж байгаа нөхцөл бол тэр нь Америк нэгдсэн улсын иргэншил авах боломжтой байдаг байсан. Тэгэхээр тэрийг бол одоо л зогсоосон. Оронд нь одоо жишээлбэл гадаадын иргэн Америк нэгдсэн улсад 5 сая долларын магадгүй одоо хөрөнгө оруулалт хийх юм бол одоо голден виза билүү голден карт те алтан карт буюу одоо тийм визаны статусыг олгох боломжтой гэх зэрэг тийм ингээд чангадаг бодлогод бол бас хэрэгжүүлж байгаа. За хоёрдугаарт нь бол бас ерөнхийдөө нөгөө холбооны одоо Америкийн засгийн газрын ерөнхийдөө татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай болгох засгийн газрын зарлалыг нэлээд үр ашигтай болгох гэсэн том одоо бодлогын хүрээнийхээ хүрээнд бол ер нь бол нэлээдгүй те хөгжлийн хөтөлбөр одоо тусламж хөтөлбөрүүд дэлхийд даяар бол нэлээд одоо хомж байгаа. Зарцаасан боловч эхнээсээ бас нэлээд одоо хомж байгаа. Дээрээс нь оронтой нь болох цомхтогдсон одоо тохиолдлууд бас нэлээд гарч байна. Энэ бас нэлээд одоо те олон улсад бас ингээд олон улсад ялангуяа нөгөө хөгжлийн төсөл бүр дэлхийд даяар ингээ USAID жишээ авахд бол хэрэгжүүлж байсан газар орнуудын хувьд бол нэлээд бас шок болж байгаа. За 3 дахь хамгийн том зүйл бол мэдээж нөгөө тарифын бодлого байгаа те. Худалдааны тарифын бодлого 2 сараас ахуулаад ерөнхийдөө хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд Канад одоо Мексикээс ахуулаад хэрэгжүүлж эхлэе. За 4 сард бол ерөөсөө дэлхийн нийтийг хамаарсан ерөөсөө ахтар дотрын бодлогыг бол тарифын бодлогыг бол зарласан. Хэдийгээр одоогоор 90 хоногийн пауз авсан байгаа ч гэсэн энэ нь олон улсад бол нэлээд тогтворгүй байдлыг бол бий болгосон тий. Дээрээс нь одоо үүнийг дагаад савлаад хөрөнгөний зах зээл, за хувьцааны зах зээл бол нэлээдгүй одоо яг тусалгаанд бол орж байгаа. Дэлхийн хутлааны байгууллагын бас нөгөө нэг судалгаа гарсан байлээ. Яг тарифын дараагийн 4 сараас хойш бол хийсэн анализ, одоо апдейт хийсэн анализээр харахад бол одоо цаашаага ерөнхийдөө өнгөрсөн жил бол харьцангуй пандемикийн дараагаас цар тахлын дараагаас эдийн засаг худалдаанд бол нэлээд өсөлттэй бас ингээд болж исэн зүйл маань өнөөдөр 2025 оны 1 сараас хойшоо ерөнхийдөө бол өсөлт маань нэлээд буурах, худалдааны одоо нийт бүр ингээд тоо хэмжээний хувьд бол буурах хандлага бол харагдаж байгаа. Худалдаагаа дагаад дахиад үйлчилгээний салбар хүртэл дөнгө орчиж байгаа. Худалдааны одоо үргэлжлэнэ бараа бүтээгдэхүүн энэ тарифаас болоод одоо нөгөө ерөнхийдөө ингээд үнэ нь эргэлт нь буураад те ихлэнгууд дахиад тэрийг дагаад нөгөө нэг тээвэр логистик зэрэг үйлчлэгийн салбартаа хүртэл дам бас нөлөөлөө явж байгаа. Тэгэхээр яг нь онлайн хувьд Дональд Трампын хувьд бол нөгөө нэг энэ бүх бодлого маань ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын одоо эрх ашигыг нэн тэргуунд тавих Америк хүмүүс те first America first буюу одоо Америк хүнийг хамгийн нэн тэргуунд тавих гэдэг бодлогоор одоо шил дотоодын зах зээлийг хамгаалах те үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэдэг зорилгоор худалдааны тарифыг ногдуулаад цагаачлалын бодлогоо одоо шил чангадах ч гэдэг юм уу ингэж байгаа боловч яг бодит байдлаар харангууд тарифын бодлого маань жишээлбэл онцлог хувьд мэдээж протекционист бодлого маань дотоод үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөөнийг одоо дэмжин ажлын байр бий болгон гэж байгаа боловч Америк зах зээлийн хувьд бол бас нэлээдгүй нөгөө нэг одоо зорилтоос өөртөө одоо хүлээлтнээс өөр үр дагаврууд бол зөндөө гарч байна. Тэгэхээр яг ингэ бодохоор зорилттой үрдэндээ одоо нөгөө хүлээгдэггүй олон үр дагаврууд маань яг ингээ үүсгэхэд бол бас яг нийцэж байна уу гэдэг манаас жоохон асуудалтай л гэсэн үг тийм. Хамгийн том цогцолтод өртөж байгаа зах зээл бол ялцчгүй хөрөнгөний зах зээл болж ирж байна. За тэгэхээр энэхүү хөрөнгөний зах зээлд гарч байгаа томоохон нөлөөлөл эргээд бас энэ хөрөнгөний урсгал бас эргээд цаашаа хаач хоолны тал дээр ямар төсөлтэй бол. Яг нөгөө нэг яг хөрөнгөний зах зээл ерөнхийдөө худлааны зарчимч гэсэн адилхан ерөнхийдөө нөгөө
одоо нэг улсад ч юм уу те яг ингээ нэг хэтэрхий нэг бараа бүтээгдэхүүн дээр ч юм уу төвлөрөөд эхлэхээр ингээд тухайн улсын ямар нэгэн одоо гадны шокоос маш их юм нөгөө нэг юм хамааралтай болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг олон улсын одоо за хөрөнгөний шинжээдэд юм экспертүүдийн эхнээсээ ингээл нөгөө нэг хэлсээрч байсан одоо ч хэлж байгаа нь бол ерөнхийдөө төрөлжилт рүү те diversification гэдэг юмыг ярьж байгаа. Нэг улсад ч юм уу нэг газар ерөөсөө ингээд бүх юм бөглөрөхгүй ерөнхийдөө ингээд тогтвортой байх хэрэгтэй. За тэгээд Америкийн хувьд бол ялангуяа сая он гарснаас хойш нилээдгүй нэг тогтворгүй байдлаасаа шалтгаалаад хөрөнгөний зах зээл маань ерөнхийдөө аяга хүндрэлтэй болоод хөрөнгө оруулагч нь буцаад өөр зах зээлийг одоо хайж байгаа байх. Тэгэхээр яг одоо жишээлбэл дэлхийд дээр одоо энэ бас бол те хөрөнгө оруулагчдын диважн гэхээр яг нэг одоо маркетинг бол мэдээж хэлэх бол боломжгүй. Тэгэхээр магадгүй хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн өнөөдөр бас яг нөгөө нөхцөл байдлыг мониторинг хийгээд хаашаа одоо хийх үү гэдэг бүгдээрээ бас ерөөхдөө бол хараад судлаа явж байгаа. Тэгэхээр яг харахад бол бас Европын одоо жишээл Европ бас нэг хувилбар байж болно те. Жишээлбэл Европ дотроо дахиад нөгөө нэг аж үйлдвэрсэн технологиод нэлээдгүй хөгжсөн орнууд байгаа. Хэдийгээр өсөлт нь Азийн орнуудыг ботход тийм одоо хурцтай биш гэсэн тогтвортой байдлыг одоо давуу талтай гэдэг утгаараа юу гэдэг те Герман, Франц гэдэг жишээлбэл технологийн аж үйлдвэрсэн орнууд байна. Нөгөө талаас бас зүүн Европын орнууд бас нэг хувилбар байж болно. Яг бол ажлын хүчний хувьд харьцангуй одоо хямд зардал нь бага. Гэхдээ Европ ерөнхийдөө бас нэг тогтвортой байдал гэдэг би одоо санал болгохоор ерөнхийдөө давуу тал байж болно. Нөгөө талаас дахиад нөгөө emerging market гэж ярьдаг те одоо эдийн засгийн өсөлт нь илүү хурдан явагдаж байгаа шинээр одоо ингэж нөгөө бий болж байгаа зах зээлэд бас магадгүй хөрөнгө оруулагчдын бас нэг одоо хувилбар байж болох юм. Энэ итгэх байна. За Азийн орнуудаас гэхээр жишээлбэл одоо юу гэдэг Малайз, Вьетнам ч гэдэг юм уу ерөнхийдөө нөгөө юм өсөлт нь илүү хурдан ажлын хүчний хувьд одоо харьцангуй хямд те тиймэрхүү олон хувилбар байгаа гэж бодож байна. Энтэгтэй бас нэг мэдчихсэн нөгөө засгийн газрын энтгийн хувьд бас засгийн газраас нь ерөнхийдөө дэмжлэг болгодог нөгөө нэг гадны хөрөнгө оруулагч болон энтэг дотор нь ингээ ямар нэгэн үйлдвэрлэлийг дэмжихэд засгийн газраас нь ерөнхийдөө урамшуул дэмжлэг жишээлбэл байдаг. Гэх мэтчлэн эдгээр олон зөвлөд одоо факторуудаар нөлөөлөх байх. Тэгэхээр бас Азийн улс орнуудыг чиглээд бас худалдааны балансаа тэнцвэржүүлэхийн тулд ерөнхийдөө тарифын хэмжээнд өндөр тогтоож өгсөн анхаарал татчихсан. За сүүлийн байдлаар мэдээж ялангуяа сүүлийн 2-7 хоногт Азийн орнуудын зүгээс бол Дональд Трампын засаг захиргаатай худалдааны хилэлцээ гэх юм яриа хэлцээ бол ахиц төвчлөлтэй байгаа гэдэг бол эхнээсээ Вашингтон ТС уулзалтууд үр дүнгээс бол харж болохоор за Япон болон за бүгд найрамдах Солонгос улсын зүгээс бол ойрын 7 үзэд багтаад бол хилцэл хүрч байгаа гэсэн шийдвэрийг танилцуулсан шүү дээ. За тэгвэл Монголд бол Америкийн нэгдсэн улсаас шууд тэгдэх хөрөнгө оруулалтын төлөвт юу бас өөрчлөлт орох болов. Яг өөрийн хэлснээр яг те Азийн орнуудаас бол нэлээдгүй яг нөгөө 90 хоногийн паузын дотроо хилцэл хийхдээ тарифыг илүү одоо яг жигнэсээ ногдуулахгүй байх үүднээс Америкт бол хилцлүүд явагдаж байгаа. Өчигдөр 4 сарын 30-нд байлоо Трампас бас нэг мэдээлэл гарсан байсан шүү дээ. Нийт томоохон технологийн болоод маш томоохон 23 одоо компани бол Америкийн нэгдсэн улсад хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах хилцэл хийх юм одоо жагсаалтууд гаргацсан. Тэр дотор шил Hyundai те 21 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг гангийн үйлдвэрт хийнгээ зарлчихсан. Японоос гээл тэгэхээр SoftBank байна, Toyota байна. Hybrid одоо автомашины үйлдвэрлэлт нь гих зэрэг ингээд ерөнхийдөө бол ингээд томоохон компаниуд за Азийн орнууд бүгдээр ерөнхийдөө бас нөгөө нэг энэ яг 90 хоногийн пауз дотор хилцэл хийх юмнууд бол ажиглагдаж байна. Яг манай Монгол улсын хувьд харахаар нөгөө нэг мэдээж гадны шок байна. Гадны доктор одоо нөгөө гадаад хүчин зүйлийн шок маань нөлөөтэй ч гэсэн манай улсын хувьд илүү Америкээс илүү манай улсын хувьд нөгөө нэг дотоодын одоо доктортой эрх зүйн орчин болгоо орчин маань доктортой хэсэг нь илүү нөгөө нэг чухал фактор болж байгаа. Нөгөө талаас одоо Америкад юу гэдэг нь олон улсад докторгүй байгаад хөрөнгө оруулагч нар өөр 3 дахь 4 дахь зах зээл хайгаад явж байгаа давуу тал боловч манай улсын хувьд бид нар хөрөнгө оруулагчдыг татахгүй хэмжээний доктортой одоо эрх зүйн орчныг амлж чадна уу гэдэг маань өөрөө хамгийн чухал болчихж байгаа. Тэгэхээр магадгүй төр засгийн зүуднээс ч юм уу нэг амаараа одоо хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин гэж нөгөө гараараа магадгүй нөгөө гараараа хувийн хөрөнгө оруулалтыг боомлох ч юм уу те хувийн одоо секторын хэр магадгүй шахах ингээд байдал ажиглагцаар байх юм бол хөрөнгө оруулалтыг ер нь бол татхад маш хүндрэлтэй л гэсэн үг. Тэрнээсээ бол худалдааны хилцүүд бол бас хийгдэд явах гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор за энэхүү тарифын арга хэмжээ болон зах зээлд гарч байгаа өөрчлөлтүүдтэй холбоотой худалдааны нөхцлүүд бол ерөнхийдөө бас өөрчлөлтүүд явах болов гэж бодож байна. Тэгэхээр болцшгүй эрсдлүүдийн хувьд бол энэхүү өөрчлөлтүүдтэй холбоотой хэрхэн
ч бий болох ямар гол эрсдлүүд харагдаж байгаа юм бэ? Яг уу Монгол улсын хувьд бол яг нөгөө Америктэй хийгдэж байгаа шууд худалдаа маань бол нэлээд бага байдаг. Манай улсын хувьд ч ерөөсөө Хятадаас маш их хамааралтай. Импортын бараа бол ялангуяа маш асар хамааралтай байдаг. Америктэй хийж байгаа шууд худалдаа бол за 24 оны байдлаар миний санаж байгаа бол нэг ойролцоогоор нийт экспорт Америктэй хийж байгаа экспорт нь манай Монголын нийт экспортын 1% орчим тий байдаг. Тэгэхээр ерөнхийдөө шууд нөлөөлөл бол бага. Дээрээс нь манай улсын хувьд бол нөгөө universal 10% татвар ногдсон учраас нөлөөлөл нь бол бусад орнтой харьцуулахад харьцангуй түвшинд бол бага гэсэн үг. Харин гэхдээ нөгөө Америк, Хятад хоёрын хооронд нэлээд ингээд зөрчилдөөн үүсэж байгаа нөхцөлд манай улсын хувьд бол одоо мөнхийн хөрш маань Хятад, нөгөө хөрш маань Ороснод ингээ харахад нэг нь болохоор 22 оноос хойш олон улсад бас докторгүй байдал байгаа тий Оросын хувьд. Хятадын хувьд одоо ингээд Америктэй ингээд Америкийн шийдвэр гаргалтаас одоо хамаараа сүүлийн үед бол бас нэлээд докторгүй байдал бий болж байна. Үйл хөрөнгөний зах зээл нь унж байна гэх байдлаа манад бол шок нь одоо шууд бус байдлаар бол бас нөлөөтэй. Тэгэхээр эргээл ерөнхийдөө бол манай улсын хувьд юу гэхээр нөгөө нэг далаад гарцгүй одоо ийм нөгөө нэг зөвхөн хоёр улсаар хөрш одоо орны хувьд бол нөгөө нэг 3 дахь хөршийн бодлого дахиад стратегийн түвшлийн болоод тэгээ дээрэс нь бүс нутгийн интеграцид орно гэдэг нь бол бас ер нь бол чухал хэвээр байгаа. Манай улс бол ер нь бол 97 оноос хойш дэлхийн худалдааны байгууллага тэгээ олон талт худалдааны хэлцээр нэгдэн орсон байдаг. Тэрнээс хойш нэг 2010 оны дундуур бол нөгөө Японтай хоёр талт худалдааны хэлцээр ганцхан Япон улстай байгуулсан байдаг. За нэг Аз намхан далайн хэлцээр гэдэг нэг бүс нутгийн интеграцид ингээл яригцаар байдаг. Тэгэхээр ингээд илүү магадгүй энэ дээр бол манайх нэгдүгээр эдийн засгийн нөгөө нэг интеграцид бас орхон чухал байх гэж харж байна. Хоёрдугаар нөгөө нэг экспортын бараа бүтээгдэхүүнээ ерөөсөө төрөлжүүлэх нь ерөөсөө чухал. Одоо энийг бид нараа маш олон жилийн турш ярьж байгаа. Тэгэхээр энэ нь бол дахиад одоо улам чухал болсоор л байна. Тэгээд бас нэг юм болохоор хэдийн манайх интеграцид орё те чөлөөлөл худалдааны хэлцээрд ороод одоо энэ нөгөө тарифын бос хориг саадыг илүү хөнгөвчлөж манай улсад илүү экспортод илүү дэмжлэг болно гэж харж байгаа боловч манай улсын хувьд бас яг одоо байгаа олгоцсон байгаа хөнгөлтийг бүрэн ашиглаж байна уу гэдэг манаас асуудал байдаг. Тэгэхээр яг манай улсын хувьд бол ерөнхийдөө одоо яг экспортын хувьд манай яг те туйлын давуу тал юу юм, харьцангуй давуу тал юу юм, өрсөлдөх чадвар гэдэг юм уу энэ зүйлээ яг одоо яг одоо бодитоор яг хийгээд тэгээд нөгөө нэг интеграц орж байгаа тэр олгож байгаа хөнгөлөлтийг бол яг бодитоор бас яг одоо нөгөө нэг хэрэглэх нь чухал байгаад байгаа.